бичгээд байна тийм. За тэгвэл энэс яа нэм ба. Тэгвэл энэ юу болсон бэ? За дисплей биш маань ишгэлээс юу яах вэ? Энэ харин нэг яах вэ тийм. За эдрийн шийдийг нь болохоор энэ нэг шийд байх тийм. Энэ шийд эдрийн аль нэг хөрөнгө эдрийн аль нэг бичих вэ? Хамгийн батлуу.
3-ыг хасаад хасах тэмдэгтэй тий. Үржил байна. Эдгээр хоёрыг нэмэхээр нэмэх тэмдэгтэй гарч байна тий. Ингээд хэд гарах юм чухал биш. Ямар тэмдэгтэй гарч байна гэдэг чухал. За тэгээд нэмэх хасах юм. Хасах тий. Тэгвэл энэ тавсар маань хасах байна. За одоо эндээс уртаа хамгийн ойр шатгийг юу лээ? 4 баг тий. Тэгвэл бүгдээрээ 4-ийг энд орлуулад үзье. Энд нэмэх тэмдэгтэй тий. За тэгэхээр энэ 4-ийг орлуулаад нэмэх тэмдэгтэй. Ингээ нэмэх нэмэх тэгвэл энэ маань нэмэх. За энэ хасах хоёртой хамгийн ойр шат. 3. За тий. За хасах 3-ыг орлуулад үзье. За энэ үйл хасах байна тий. За хасах нэмэх тэмдэгтэй шүү дээ. За. Одоо бүгдээрээ эндээс шийдээ бичнэ. За тэгэхээр энэ тэмдэглэл харна тий. За энэ маань аль завсраа авсан байна? Нэмэх завсраа ингэ бодчих бүгдээрээ. За энэ бодсон эсрэгтэй шийдээ одоо бичнэ гэсэн үг. Хасах хязгааргүйгээс 2 хасах 2. За орлоо. Окей. За нэгдэл ингээд раз окей. За тэгэхээр энэ шийд нь олон дэд хэлбэртэй ингэж бичигдсэн байна тийм. За тэгвэл интервалын аргаар физикэл шигээ тодорхой эхлээд язгуур олцсон тийм. Дараад нь цааш удаан дээрээ олсон язгуураа хэмжүүлээд завсар тулаагаад завсар тус бүрийн хэмжээний тооцсон тийм үү? Дараад нь тэмгээ хараад шийдээ бичсэн тийм. За тэгвэл багш нь 2 дугаар ийм жишээ өгье. X-ээр нэмэх нь 3. X-ээс хасах нь 2. X-ээс хасах нь 5. За. Энэ зүйл язгуур нь 2 байсан тийм. Тэгвэл энэ 2 үржүүлэлтээс энэ хідээ 3 байна. 3 байгаа чи язгуур нь хідээ гэсэн үг. За тэгвэл язгуур удаа олъё. Хасах 2. За. Нэг 2. За 2. Нэг 5. За одоо яах вэ? Ааш өгнө.
хичээ. Энэ үү? Тийм. Энэ бол зүгээр нэг орлуулсан байхгүй гэсэн юм. Зүгээр энэ завсар дорших нэг тоо сонгоод энд орлуулаад үзэхэд энэ хэмжээ гарч ирж байгаа байхгүй. Энийг тоог ойлгож байна уу? Заавал машин ярих гэдэг. Энэ 3-аас 2 гэсэн завсрын заримдаа хэлсэн. Хасах хязгаарлуудад хасах 3 гэсэн завсрын хэлсэн. За, энэ завсар хасах 3 хамгийн ойр хасах 4 шүү дээ. Тэгвэл x тэнцүү хасах 4 үе гэсэн. Хасах 4 энэ x нь хасах 4 юм бол x орно гэсэн. Үрийг орлуулах хэрэгтэй. X дээр нэмэх нь 3, x-ээс хасах нь 2, x-ээс хасах нь 5. За ийм байгаа шүү дээ. Одоо x-ээ эндээ оруулах чинь гэсэн үг байхгүй юу? Хасах 4 дээр нэмэх нь 3, хасах 4-өөс хасах нь 2, хасах 4-өөс хасах нь 5. За гэхдээ одоо эндээс зөвхөн хэд хасах нь юу чам шугал биш. Бүрэг тэмдэгтэй тоогч нь нөө нэмэлт тэмдэгтэй тоогч нь гэдгийг нь чиглэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хасах 4 дээр нэмэх нь 3 гэхлээр хэд ах вэ? Бүрэг тэмдэгтэй гаргаад за бүрэг тэмдэг чи ингэж тавьчих. За үржүүлэн хасах 4-өөс хасах нь 6. Хасах тэмдэгтэй тоогож байгаа дахиад хасах. За хасах 4-өөс хасах нь 5. Хасах. За одоо хардаа хасахыг нэмхийг дахиад хасгаар үржүүлээд хасах. За тэгэхээр энэ завсар нь хасах байгаа зү. Дараад нь яг муу адилхан одоо хасах 3-аас 2 гэсэн завсар чинь энэ хасах 3-аас 2 гэсэн завсрын дунд оршиход нэг дорын цэгийг ингэж аваад x хооронд оруулах гэсэн үг байна. Тэгэхээр энэ цаана одоо үгүй багш нь ойлгосон гэж бас хамаарч гаргаж байна. За тэгээд язгуур авчих тий. Одоо яг үгүй язгууруудыг координатын шалгуун дээр тэгээд үстэн интервалуудад за гуравт нь интервал тус бүр дээр тэмдгийг тогтоно. Интервал тус бүр дээр тэмдгийг тогтоно. За дөрөвдүгээр
Зургаас харж тэнцэл бишийн. Зургаас харж тэнцэл бишийн. Зургаас харж тэнцэл бишийн. Шинийг олонлог хэлбэр бичнэ. Шинийг олонлог хэлбэр. За бичсэн үү? Шинийг олонлог хэлбэр бичнэ.